Иргэд нам гэж туйлширхаасаа илүү тухайн тойрогтхын нэр дэвшиж байна. Тэднийг харж байгаа жинхэнэ ард иргэдийн төлөөлөл болж чадах хүнээ сонгох хэрэгтэй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл мажоритар тогтолцоог илүүд үзэж байгаа хүмүүс олон таарлаа. Хүнээ сонгох юм бол сонгогч түмэн тухайн гишүүнийг онцолж хилээд хийх ёстой ажлыг нь сануулгах боломжтой гэж үзэж байна. За тэгэхээр өдрүүдэд улсын хурлаар сонгуулийн тухай хуулийг яригдчихж байгаа. Гэтэл намууд энэ асуудал дээр санал зөрүүтэй байгаамаа. Харин манай телевизийн хувьд бол үзэгчдийнхаа байр суурийг сонсож сонгуулийн тухай хуулийн тал дээр ямар бодолтой юм бэ гэдгийг сонсож байгаа. Тэгэхээр иргэдийн байр суурийг одоо үзэгч та бүхэндээ хүргье. Хүнэл дугуйсан дээр гэж боддог шүү дээ. Яагаад? Мэдээж шүү дээ. Тэр хүн одоо ард түмний төлөө аль зэрэг хүн байх вэ? Тэрийг сонгох нь зөвдөлгч шүү дээ. Хүн чаддаг хүнийг гаргах хэрэгтэй гэдэг үс. Ягаад гэвэл спорт бол чаддаг хүн гаргадаг байхгүй юу? Би спортоо барьж байхад бодож байхад. Тэгээ учраас нам харна гэдэг үл юм. Нам гэж өнөөдөртөө энэ мэдэхгүй юу болоод байгаа одоо. Миний бодол бол хүнэл. Тэгтээ мэдхгүй одоо яг үнэндээ мэдэхгүй байна. Хүн бас өөрөө яг одоо тэр намаасаа нэг мөрийнхөө хөтөлбөрийг бол намаасаа гаргаж байгаа ш. Тэрийгээ тэгээ яг хэрэгжүүлдэг тий. Би тэгтээ нэг тэр нам энэ нам гэж яваад идэггүй нэг ядгалтай тий. Тэр нам гэдэг бол одоо дампуул хэрэгшүүлээ. Тэр нам дотор ямар хүн хүнээ л харж өгөх хэрэгтэй ш нэгдүгээр. Иргэд пропорционал болоод мажоритар тогтолцооны заг ялгаагч сайн мэдэж байна. За гэхдээ намыг нь сонгож дараа нь хэн гарч ирэх болоо гэж хүлээж суухын оронд нэр дэвшигчдийг шударгаар уралдуулдаг байх хэрэгтэй гэж байлаа. Намууд эх оны сонгуулийг ямар тогтолцоогоор явуулахаа хилэлцэж байгаа. Аль нам нь холимог тогтолцоо байсан нь зөвөө гэж үзэж байгаамаа. Гэхдээ Монгол Ардын намынхан мажоритар дамгаалсан сонгуулийн тогтолцоог илүүд үзэж байгаа бол ардчилсан нам эсрэгээрээ пропорционал дамгаалсан тогтолцоог чухалчилж байна. Улсын их хурл эцсийн шийдвэрийг гаргаж сонгуулийн хуулийг батална. Батцэг Батбаатар нар мэдээллээ.